Сайн байцгаана уу үзэгчдээ One Design нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Би та бүхэнд архитектор, дизайнеруудын бүтээлүүдийг онцлон танилцуулан дизайны салбарын шинэ сонин мэдээлэл, дэвшилтэт технологиг хүргэхийг хичээдэг лээ. Ингээд манай энэ удаагийн дугаар эхэлж байна. Санаа гэдэг хэлж байна. Сүүлийн завцсан юм тийм. Интерьер дизайн болонгаараа нэгэн дэлгүүрийн интерьерийн тохижилтын гүйцэтгэлийн ажил хэрхэн явагдаж, ямар үр дүнд хүрсэн талаар сонирх болно. Өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө барилгын шинэ технологийн үзэсгэлэн энэ сарын 7-оос 8-ны өдрүүдэд Blue Sky Tower-ын нэг давхурт болж өнгөрлөө. Энэ үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага дизайн ньюс болонгаараа Кулван болонгаараа Гүрж улсын Батум хотод нэгэн архитектор сонирхолтой бүтээл хийснийг танилцуулна. Тэрээр архитекторын шийдэлтэй түргэн хоолны газар шатхуун түгээгүр хоёрыг багтаасан байна. Бид энэ удаагийн интерьер дизайн болонгаараа Германы нөхөөс гэдгээрээ алдаршсан Rema Tip Top нэрийн дэлгүүрийн шинэ төвийн интерьер дохижилтын ажил хэрхэн явагдсныг үзүүлэх ба тэд өөрийн худалдаалдаг бараа бүтээгдэхүүнийхээ онцлог тохируулан ямар сонирхолтой орон зайг бий болгосныг хамтдаа Манайх RTT хийхээ гээд 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Германы Rema Tip Top Италийн Кофра компаниудын албан ёсны дистрибьютор байна. Тэгээд манай дэлгүүрт автаа морил шинэ дэлгүүр. Ингээд би та бүхэндээ одоо дэлгүүрийнхаа интерьер дизайныг танилцуулъя. Help! I need somebody help, not just anybody help. You know I need someone help. When I was young, was so much younger than today. I never needed anybody's help in any way. But now these days are gone, I'm not so self-assured. Now I find I've changed my mind and open up the doors. Help me if you can, I'm feeling down, and I do appreciate you being around. Help me get my feet back on the ground. Won't you please, please help me? Now my life has changed in so many ways. My independence seems to vanish in the haze. But every now and then I feel so insecure. I know that I just need your light I've never done before. Help me if you can, I'm feeling down, and I do appreciate you being around. Help me get my feet back on the ground. Won't you please, please help me? When I was younger, so much younger than today, I never needed anybody's help in any way. But now these days are gone, I'm not so self-assured. Now I find I've changed my mind and open up the doors. Help me if you can, I'm feeling down, and I do
from the ground. Won't you please, please help me, help me, help me. Та бүхэн манай байшин анх манай энэ хэсэг ямар байсныг харсан бах. Одоо ямар болсныг бүгдээрээ үзэж сонирхцгоё. Мэдээж зургийн дагуу Evolution компанийн зургийн дагуу хийхийг зорьсон. Гэхдээ манай Монгол одоо нөхцөл байдал тохируулаад бид хамгийн шилдэг шийдлийг одоо олж хийсэн гэдгийг хэлэх гэсэн юм аа. Манайх зарж байгаа бүтээгдэхүүний шинж чанар тэрэндээ зориулаад өөр одоо шийдлийг илэрхийлсэн одоо үнцэг болон тавиурыг илэрхийлж хийсэн байгаа. Одоо манай энэ дэлгүүрийн хамгийн өрмөц бөгөөд бас их сонирхолтой хэсэг бол энэ металлаар урсан манай гутлын тавиур байгаа Cofra компанийн одоо илэрхийлэл брендийг бас бид нар тавиураараа илэрхийлэхийг зорьсон. Манай энэ тавиур бол яг хүний анатом биеийн одоо энгийн хялбар байдлыг илэрхийлсэн. Одоо жишээлбэл гутлаа өмсөд харахын тулд заавал тойл хайж гүйх ч юм уу бүх тийж тонгоо харах шаардлагагүй. Зүгээр л зогсоход бол таны хөлний одоо тусгал шууд одоо таны гутал харагдана, хөл харагдана. Тавиурын шийдлийг бид нар хийхдээ том массив төмрөөр нугалбараар ажилласан байгаа. Энийг бол Next Nature-ийн гамбаахын чадварлаг залуус бол төвгүй хийсэн гэдгийг одоо та бүхэн харна. Доороо нэг гагнаастай дээрээ болохоор зөвхөн юм цог төмөр байгаа. Манай дараагийн хэсэг бол ажлын шилэндээ зориулсан Шведийн Цеклер фирмийн шилнийхэн брендийн онцлог харуулсан хэсэг байгаа. Энэ бол цаашаага оруулж хийсэн дотор нь суурийг суулгаж өгсөн, хажуугаар нь гэрэл суулгаж өгсөн. Энэ нь бол манай мэдээж шилэн бүтээгдэхүүнийг илүү сайхан харагдуулж байгаа. Эний доор мэдээж дэлгүүрийнхаа онцлог хурдан шуурхаа үйлчлэхийг бодоод бид нар тавиур шийж өгсөн байгаа. Одоо бүх бараа маань ингээд доор нь хэлттэй. За мэдээж үйлчлэгчдээ түргэн шуурхаа бараагаа үзүүлэхийн тулд ийм шийдлийг зориултын ийм шилний шийдэл байгаа. Тавиур төгжээд байгаа. За дараагийн хэсэг маань бол мэдээж манай Foss фирмийн хамгаалтын малгай каскны хэсэг байгаа. Энд бол бид нар мэдээж хатуу пластикийн эсрэг модон одоо байгалийн мод амьд зүйлийг одоо тавьж зөөлж өгсөн ийм баланстай хэсэг байгаа. Мэдээж шилэн тавиурыг тогтоох олон төрлийн арга байгаа. Энэ дотроос бид нар хамгийн энгийн бөгөөд өрмөц аргыг сонгосон. Энэ болохоор хандаа манай шилээ шууд угалсан байгаа. Наана харахад бол бэлхээгүй юм шиг боловч энэ цаана давхар хаана явагдаж тэндээ сайн бэлэгдсэн чанартай тавиур байгаа маа. Энэ та бүхэн анх ямар байсан харсан бах том заал байсан. Тэгээ дараагийн бидний одоо тулгарсан шийдэх ёстой асуудал бол агуулах гаргах байсан. Гэхдээ бид нар агуулахыг хэн тулд заавалчгүй доошо өрөмдөх тийм шаардлага нөхцөл бүгдээгүй яа гэвэл манай дулаалга шалан доор явж байгаа болохоор бид нар ярилцаад шилээд дээшээгээ таад руугаа бэлхээтэй тийм шилэн одоо хаана хийсэн байгаа. Энийн ард манай агуулах склад байгаа. Та бүхэн харсан бах манай дэлгүүр зонхилох цөөн тооны өнгө байгаа. Улаан, хар, цагаан. Яагаад вэ гэхээр манай Rema Tip Top компани лого бол хар, цагаан, улаан хосолсон. Cofra гутлын маань бас тийм байсан анзаарсан бах. Тэгээд энэ хэсэг маань болохоор ихэвчлэн техник тоног төхөөрөмж буюу төмөр байх юм. Тэгэхээр бид нар шийдэхдээ энийг зөөлж өгж илүү хүнд өрмөц болон их тавтай орчныг бүрдүүлэхийн тулд түүний эсрэг материал буюу зөөлөн модыг сонгож тусгай шал гаргаж энэ одоо тусдаа хэсэг үүсгэсэн байгаа. За энэ хэсгийг одоо бараа бүтээгдэхүүнээ сайн харуулахын тулд мэдээж таасан дээрээ нүдэн гэрлүүдийг суулгаж хийж өгсөн байгаа. Та бүхэн харж байгаа манай одоо дэлгүүр бол их саруулхан гэгээлэг том цонхтой агаар болон гэрэл их сайн солилцоо сайтай гэрлийн тусгал бол сайтай. Энэний ард бол манай цахилгаан гэрлийн монтаж байгаа. Гэхдээ энийг бол бид нар байнга ашиглах ёстой ч даалт хийж болохгүй. Тэгэхээр энийг яаж хийсэн бэ гэхээр наан модон хэсгийг тавиад хоёр тал дээр нь төмөр одоо цоож бэлтж өгсөн байгаа. Тэгэхээр хурдан авах шаардлагатай бол хурдан авагдана. Энд бол их энгийнээр шийдэж өгсөн. Тавиурууд бол мэдээж бас модон хэсэгтэй. За дараагийн хэсэг маань бол
дугуй сурын гол хэрэгсэл болох дугуй задлах лопаткнууд байна. Нэг нь мэдээж дор аяж 10 кг байгаа. Тэгэхээр бид нарт бол суур сайн төмөр хэрэгтэй болж ирсэн. Тэгээд үүний цаана бол логоныхоо улаан өнгийг оруулж ирээд цагаан тор байрлуулад түүн дээр бүх логого лопаткуудаа тавьсан байгаа. Энэ харахаар бол нэлээ үзмөр аксессуар юм шиг харагддаг ч одоо манай худалдаалж байгаа бүтээгдэхүүн юм аа. Дараагийн хэсэг маань бол манай техник хэсэг байгаа. Та бүхэн одоо харж байгаа бах. Улаан суурин дээр тор, цагаан тор байрлуулж ирсэн. Мөн энэ хэсэг дээр манай галын аюулаас хамгаалах одоо шлангууд байгаа. Энийг бол бид нар даалдалж нууж болохгүй. Яагаад гэвэл аюултай тохиолдолд энэ ил байх хэвээр. Тэгэхээр интерьерийн хамгийн гол санаа юу вэ гэхээр байгаа нөхцөлийг тэгээд шаардлагыг биелүүлж хамгийн одоо зөв буюу тохиромжтой хэсгийг шийдлийг олох ёстой. Тэгэхээр бид нар энэ шланкийг бол ил болгож манай одоо интерьерийн нэг хэсэг болгож бид нар гаргаж ирсэн байгаа. Тэгээд нууж хаагаагүй бүх юм ил. Тэгэхээр одоо дараагийн хэсэг маань бол мэдээж манай техник хэсэг байгаа. Энэ бол манай гутлын тавиартай адилхан цул массив төмрийг нугалж гаргасан. Тэгээд их өрмөц шийдэлтэй олон талын одоо ашиглаж болох үед тийм хялбар болон сайн шийдэлтэй тавиарын хэсэг байна. Худалдааны төвийн хамгийн гол хэсэг бол мэдээж гэрэл байдаг. Тэгээд та бүхэн харж байгаа манай дэлгүүр бол гэрэл их сайтай. Үүний нэг шийдэл бол бид нар гэрлээ одоо удирдлагатай гэрэл хийсэн байгаа. Тухайн бараан дээр онцолж тухайн яг гэрлийн тусгалтыг хүргэх энэ бол интерьерийн бас нэг чухал шийдвэр байдаг. Тэгээд та бүхэн дээшээ харахад бол ерөөсөө гэрэлгүй харанхуй орчин байхгүй бүгд саруулхан тухайн өнцөг болгонд одоо гэрэл тусгаж өгсөн байгаа. Дэлгүүрийн концепт бол байгалийн одоо элемент буюу мод, шил, төмөр энэ бүхнээр одоо бүх зүйлээ тохижуулсан байгаа. Тэгээд одоо энэ манай бүх тавиур одоо манай нөхөөс цавуу байршиж байгаа тавиур бол металл маягийн хийцтэй тийм хуулга байгаа. Энэ хуулгаа бол бид нар мэдээж шалныхан саарлунг төмөр металл тавиурынхаа өнгөтэй зохицуулж ийм хуулга бол зориуд сонгож авсан байгаа. Манай дэлгүүрийг тохижуулах явцыг харчаад бүгдээрээ эргээд уулзцгаая. Help! I need somebody. Help! Not just anybody. Help! You know I need someone. Help! When I was young, was so much younger than today. I never needed anybody's help in any way. But now these days are gone and I'm not so self-assured. Now I find I've changed my mind and open up the doors. Help me if you can, I'm feeling down. And I do appreciate you being round. Help me get my feet back on the ground. Won't you please, please help me? Now my life has changed in so many ways. My independence seems to vanish in the haze. But every now and then I feel so insecure. I know that I just need your light, I've never done before. Help me if you can, I'm feeling down. And I do appreciate you being round. My feet back on the ground. Won't you please, please help me? When I was younger, so much younger than today, I never needed anybody's help in any way. But now these days are gone, I'm not so self-assured. Now I plan to change my mind and open up the doors. You can, I'm feeling down. And I do appreciate you being round. Help me get my feet back on the ground. Won't you please, please help me? Help me, help me. 가슴 속에 바람이 분다
그대 모습 지워져갔다 후회란 꿈을 꾸면서 너를 그리며 난 지금 여기 서 있다 하루를 버틴 건 사랑했단 그 말 때문에 한 달을 버틴 건 날 바라보던 그 눈빛 때문에 널 사랑했는데 널 사랑하는데 상처가 먼저서 갈 수가 없잖아 사랑해 그 말을 지키지 못해 널 떠나가는 날 널 사랑해줄게 널 기다려줄게 함께 했던 시간 다 기억하잖아 하지 못한 말들 하고 싶던 말들 가슴에 Үйлчлүүлэгчтэй тав тухтай сайхан зөв шийдэлтэй саруулгын орчинд бид нар үйлчлүүлэхийн тулд яаж энэ дэлгүүрээ зохион байгуулж бүтээснийг та бүхэн харлаа. Тэгэхээр энэ их бүх санааг хийж өгсөн, бүтээж өгсөн интерьер дизайнын Next Nature Design компани болон чадварлаг залуус Даганбаахтай баярлалаа бид нар илэрхийлж байна. Манай интерьерийг сонирхохыг хүсвэл та бүхэн манай дэлгүүртээ ирээрэй. I sit around in my pajamas, eating pear drops and stringing up Монголын номер 1 ногоон хотхон if I want to River Garden Luxury Village. shows up my nose. Өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө барилгын шин технологийн үзэсгэлэн энэ сарын 7-оос 8-ны өдрүүдэд Blue Sky Tower-ын нэг давхарт болж өнгөрлөө. 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, барилгын компаниуд оролцдог юм байна. And the land is dark, and the moon is the only light we'll see. Luxury property шоу үзэсгэлэнд манай компани 3 дахь жилдээ дараад оролцож байна. За энэхүү үйл ажиллагаа маань өндөр зэрэглэлийн үйл хөдлөх хөрөнгийн танилцуулах, сурталчлах, бие биетэйгээ туршлага солилцох зэрэглэлээр оролцдог. 3 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа энэхүү арга хэмжээнд манай компани тасралтгүй оролцож ирсэн. За энэ удаагийнхаа үзэсгэлэнд манай компани 3 төслөө танилцуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд манайх River Garden Times Square төслөө олонд нээлж танилцуулж байна. Манай Times Square зохицлбор хотхон маань орчин үеийн Smart Home Automation технологиг Монголд анх удаа нэвтрүүлснээр онцлог давуу талтай. Times Square зохицлбор хотхны маань том давуу тал гэвэл орчин үеийн Smart Home Automation системийг хотхонд апартмент шижил технологиг нэвтрүүлснээр маш том давуу тал болж өгсөн. За бидний эхлүүлж буй Times Square хотхны маань эхний орон сууц маань 14 оны 1-р хуулиар ашиглалтанд орох төлөвлөгөөтэйгээр эд бүтээн байгуулалт хийгдэн явагдаж байна. Одоо бидний харж байгаа энэхүү зохицлбор хотхон маань нийт 10 блокоос бүрдсэн. За маш том зохицлбор хороолол орчин үеийн
шинэ шилдэг хороол болж чадна гэдэгт манай компани итгэлтэй байгаа. I sit around in my pajamas, eating pear drops and stringing up Монголын номер 1 ногоон хотхон I want to River Garden Luxury Village. fills up my nose. Сайн байцгаана. Өнөөдөр манай бүрэн төгс Трансхегаан Luxury Properties Mongolia энэ үйлчлэнд Америкт царсан модон амны орон сууцны байрлагаараа оролцож байна. За одоо би энэ царсан модон байшингийн талаар нэг товчхон танилцуулгая. Царсан мод нь одоо монголчууд бол царс гэдэг нэрээр амтахгүй, орос нэрээрээ бол дүүб, англи нэр нь ок. Царс мод нь өөрөө энэ дэлхийд байраар ургаж байгаа моднуудаас хамгийн нягт шин чанартай хатуу ийм мод байгаа юм. Тэгээд энэ царс модны голх буюу гол хэсгээр барилгын үндсэн хийж болох одоо энэ гуайлангуудыг царс модны яг голхоор нь бэлддэг. Одоо энэ дээрээс бол харагдаж байгаа тийм. Энэ жилийн цагиргууд нь харагдаж байгаа. Энэ болохоор модны нэг голын хамгийн хатуу хэсгээр нь хийдэг болохоор энэ бол барилгын материалынхаа үндсэн материалынхаа хувьд хамгийн сайн материал болж өгч чаддаг. За хоёрдугаарт нь бол олон жилийн турш бол батлагдж ирсэн мод хатаах маш сайн аргачлалаар энэ модыг голд нь хүртэл 100% бүр сайн хатааж өгдөг. Энэ нь болохоор байгалийн нарны энерги уур хоёр ашиглаж энэ модыг хатаадаг энэ бас шалгарсан аргаар энэ модыг хатааж байна. За 3 дугаар үндсэн зүйл нь юу гэхээр олон зуун жилийн турш бол модон байшингийн хувьсад бол хөгжсөөр байгаад одоо сонгодог утгаар орж ирсэн маш тансаг буюу маш сайн чанарын талбай ашиглалт сайтай загварууд. За эдгээр ийм 3 үндсэн шин чанар хослохоороо өөрөө энэ модон байшин төгс гэдэг ойлголт руу хамгийн их төгөж очсон модон байшин болдог гэж үздэг юм аа. За тэгээд дээрэс нь насжилтын хувьд бол 300-аас 500 жил болно гэж Америкт үздэг юм байлээ. Ер нь бол Америкт нэг 500 жил болсон байшин байдаг гэж байгаа энэ царсан модоор барьсан. Хоёрдугаар бас үндсэн нэг гол шинж нь юу гэхээр яг магадгүй одоо тэр байшингаа өөрчлөхийг хүслээ гэж бодоход энэ байшинг одоо 100-150 жилийн дараа буулгаад өөр газар авчиад барихад бол дахиад болдгоороо бол энэ царс модны өөрийнх нь давуу чанар байгаа юм. I sit around in my pajamas, eating pear drops and stringing up Монголын номер 1 ногоон хотхон I want to River Garden Luxury Village. fills up my nose. When you're close to tears, remember someday it'll all be over. Архитектор Жорж Хамаалцагийн нэгэн сонирхолтой бүтээл Гүрж улсын Батум хотын төвийг чимэн сайхан баригдаж дуусжээ. Энэ бол Макдоналдс түргэн хоолны сүлжээ болон шатхуун түгээгүүр хоёрыг нэг дор багтаасан өвөрмөц орон зайн төлөвлөлттэй шил металл хосолсон барилга юм. Энэ төсөл нь далайн эрэг дагуух байрлах Батум хотыг шинээр хотцсон хэсэгт баригдсан байна. Энэ төсөл нь далайн эрэг дагуу байрлах Батум хотыг шинээр хотцсон хэсэгт баригдсан байна. Энд Макдоналдс шатхуун түгээгүүрээс гадна амралтын талбай болон усан сан багтаасан ба барилгын эргэн тойронд иргэд чөлөөт цагаа өнгөрөөж болох талбай ихтэй байхаар тооцсон байна. Мөн шатхуун түгээгүүрийн үйл ажиллагааг Макдоналдсын үйлчлүүлэгчдэд харагдахгүй байхаар хийсэн нь үнэхээр гахалтай.
Барилга маш бага зайд баригдсан тул ихэнх техникийн болон бусад инженерийн хэсгүүдийг ашиглаж засварлахад амар байлгах үүднээс доод давхарт хийгджээ. Ресторан нь дээд давхрын хүлээн авах хэсгээс доод давхрын хаалга хүртэл үргэлжилдэг. Шатны үе болгонд ханаар халахлагдсан хэсэгт хоолны ширээ байрладаг ба зарим ширээнээс гадаа байгаа усан санг харах боломжтой. Дээд давхар нь дуу чимээнээс хамгаалах шилэн хантай бөгөөд задгаа дээвэртэй. Мөн ногоон байгууламжтай тул гадаа зоог барьж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхэд бүтээгдэжээ. We made it through, and at the end of the day, remember the way we stayed so close till the end. Remember, it was me and you, 'cause we are gonna be forever, you and me. You will always keep flying high in the sky of love. We are gonna be forever, you and me. You will always keep flying high in the sky of love. Манай энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэгчээр Намин Construction хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Та нэвтрүүлэгтэй холбогдох эсвэл доор хаягаар бидэнтэй холбогдорой. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.